Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын зүгээс үндсэндээ Кубыг бүслэлт хоригонд оруулсан байгаа. За үүнтэй холбоотойгоор Куб бусад шатгууны хомсдол үүссэн. За үүнийг шийдвэрлэх зорилгоор Кубын засаг захиргааны зүгээс хувьсах шинэ үнийг шатгуун дээр мөрдөх болсон байна. За энэ талаараа засгийн газрын зүгээс мигмар гарагт мэдэгдсэн байна. За сангийн яамны мэдээлэлд дурдахдаа Америкийн нэгдсэн улсын хориг арга хэмжээ нийлүүлэлтийг ихээхэн хязгаарлаж хатуу хязгаарлалт тогтооход хүргэсэн учраас нийслэл Гавана дахь төрийн өмчөд шатгуун түгээгстандуудаас шатгуун бараг 2-7 хоногийн хугацаанд алга болсон. За үүнтэй холбогдуулан 5 дугаар сарын 15-наас эхлэн шатгуун түгээгстандуудад шинэ хувьсах шатгууны үнийг зарлана гэж мэдэгдсэн. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Кубад түлш экспортлдог аливаа улс орнуудад хандан хэрвээ түлшээ экспортлсон хിവэр байх тохиолдолд тэдгээр орнуудад хатуу өндөр татвар ногдуулна гэж сүрдүүлсэн. За түүнээс хойш 4 сарын дараа шатгууны хомсдол үүссэн. За ингээд ихэнх кубчуудын хувьд өөрт нь байгаа цөөн үлдсэн бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээ ашиглах боломжгүй зогсоолтод тавих шаардлагатай болгосон. За мөн Трампын хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс үл хамааран түлш импортлох зарим арга зам бол байсаар байгаа. Гэхдээ шинэ үнэн нь нийлүүлэгч тээврийн зардал, маршрут, даатгал, холбогдох эрсдэл олон улсын зах зээлийн хэлбэлцлээс хамааран үн өөр байх болно гэдгийг Кубын засгийн газар мэдгдсэн. Үнийг олон нийтэд зарлах юм байна. За шатгуун түгээх станцуудад үн тухайн шатгуун станцуудаа өөр байх боломжтой гэж мэдээлэлд дурдсан байна. За Кубын засгийн газар 2 дугаар сард хувийн хвшилт бол зөвшөөрөл олгосон. За ингэхдээ усаас хамааралгүйгээр түлш импортлохыг тухайн байгууллагуудад зөвшөөрсөн арга хэмжээнүүдийг зарласан. За гэвч сангийн яам болон үнийн яам хэрхэн түлш импортлох, за Кубад хэрхэн үнийг нь оруулж ирэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. За Кубын засгийн газрын томоохон газрын тос нийлүүлэгч байсан. Одоо орос орнуудын хувьд газрын тосоо нийлүүлэхгүй болсон. За тухайлах юм бол Венесуэл болон Мексикийн зүгээс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын 1-р сард хориг тавсан захирамжаас хойш Куб руу огт түлш нийлээглөөгүй байна. За Америкийн нэгдсэн улсын нийлүүлэгчдийн зүгээс 3-р сарын сүүлээр тус арлын хувийн бизнесүүдэд нийтдээ 30,000 гаруй баррел түлшийг контейнер хөлөг онгоцоор тээвэрлэж хүргэсэн гэж Reuters агентлаг тухайн үедээ мэдээлсэн. За энэ нь бол Америкийн Кубын коммунист удирдлагатай төрийн салбараас хувийн бизнесийг нь илүүтэй давуу тал болгон дэмжих зорилготой Америкийн нэгдсэн улсын үйл ажиллагаа байсан онцгой тохиолдол байсан гэдгийг тухайн үедээ Америкийн засаг захиргаа уламжилсан. За гэвч төрийн департаментийн мэдээснээр энэхүү түлшийг хувийн бизнесийн хэрэглээнд зориулсан гэдгийг хатуу тухайн үедээ анхааруулж байсан. Өмнө нь 1 литр дээд зэрэглэлийн бензинийг $130 тогтоодог. За харин 1 литр дизель түлшийг $110 зардаг байсан. За хоёулангийн 1-р сараас хойш бага хэмжээгээр хатуу хязгаарлалтайгаар Кубад худалдаалж байгаа юм байна. Үүний зэрэгцээ хар зах дээр бол арилжаалагдаж байгаа. Бензиний үн литр тутам нь $8-10 болж өссөн. За энэ бол мэдээж хэрэг ихэнх дундаж болон дундаас доор амьдралтай Кубүүдийн хувьд бол авах боломжгүй. За дэлхийн зах зээлийн түвшингөөс хэд дахин өндөрт хүрсэн ийм үн болж байгаа. За Нүүбийн хувьд өнгөрсөн 7 хоногт Трампын түлшний хоргийг хууль бус хүчизээд Кубын ард түмний хөгжил дэвшилд хүрэх эрхийг нь боомлж хоол хүнс боловсрал эрүүл мэнд ус ариун цэврийн байгууламжтай байхыг нь эрхийг нь зөрчсөн хэрэг явдал болж байна гэж буруу шаасан мэдээллийг хийсэн.